Нэгдэх өдөр Есүс бол бидний дунд ирсэн бурхан. Хайртай Теофиле, үнэхээр бидний дунд улс нэгэн үйл явдлын тухай чамд тодорхой бичиж, улмаар чин үннийг ойлгуулахыг би хүсэж байна. Ромын эзэн хаан Августын хаанчлалын үед Израилийн Иудэ аймгийг их Хрот хаан захирч байлаа. Тэр үед ертөнцийн эзний Иерусалим элч Гавриэл Назар хотын майрагч бүсгүй дээр ирлээ. Мария, битгий. ертөнцийн эзэн таныг онцгойлон сонгож та удахгүй жирэмсэн болно. Гарах үедээ Иесус гэдэг нэр өг. Эр хүнтэй ордч үзээгүй би. Яаж жирэмсэн болох вэ? Хүү чинь ертөнцийн эзний хүү юм. Тэр хүү мөнхийн хаан тулсыг захирна. Майр Юудэ аймаг руу үеэлэгч Элизабетийн дэн очлоо. Элизабет бас ертөнцийн эзний ивэлэр хүүхэд төрүүлж болжээ. Элизабет. Мэр. Томанс мэр. ертөнцийн эзэн чамайг хорвог эмэгтэйчүүдээс онцгойл үзжээ. Бас хөөч нь олноос онцгой хүн болно. Чиний дууг сонсоод хэвлий төхөрөн баярлаа хөдөлж биш. Их эзнээ чин сэтгэлээсээ магтай. Аврагч их эзнээ бодоход сүнс минь хүртэл жаргалтай байна. Үеийн үед би их эзний ивэлийг хүртсэн эмэгтэй болно. Назар хотын хаан эзэн хаан Августын буулгасан зориг удахгүй хүн амын тод болон инээс ганьяд юудан гэгэрчүүд өгдөцийн хэн төрсөн нутагт очиж харьяатан бүртгүүлсвэ. Иймхүү майр сүй тавьсан Йосипийн хамт Иудэ аймгийн Бэтлехэм хотод бүртгүүлэхээр очлоо. Тэдэнд уух газар олдсонгүй. Эришин хонио манаж үе тэр хавийн хончид дээр гэнт ертөнцийн эзний Иерусалим элч сүрж хулантай гэрэл зацруулан ирлээ. Сонсогтон энэ шөнө Давид хааны төрлөх хотод манай аврагч эзэн мэндэллээ. Ийхүү хончид Бэтлехэм рүү яран очиж мал тэжээдэг дэвшинд хэвтэж байна ялахгүй үзээд хүн төрлөختний аврагч мэндэлсэн тухай сайхан мэдээг анхудаа зарлан тараалаа. Ромын хаан Тибер 15 жил хаан ширээн суухад Иудэ аймгийн Понти Пилат, Галил аймгийн Хрот хаан захирч Анас хайпснаар сүмийг тэргүүлж байлаа. Тэр үеэс эхлэн Жогон ертөнцийн эзний зарлага боллоо. Жогон гэмт амьдралаа орхиж оргисноо батлан усаар угаалгаж ертөнцийн эзнээс уучлал авах тухай тунхаглалаа. Та нар гэмт амьдралаа орхицгоо. Энийг батлан усаар угаалга. Тэгвэл ертөнцийн эзнээс уучлал тавна. Удахгүй ирэх их эзний хүлээж авахд бэлтгэцгээ гэж хэн нэгэн хүн тунхаглана гэсэн энэ тухай Яшаяхын номонд бичсэн байдгийн тэр хүн чинь би байна. Их эзний ирэх замыг бэлтгэн засцгаа. Хотгор бүрийг шороогоор дүүргэж, толгод бүрийг тэгшидэн засцгаа. Та бүхэн хазгай газрыг засах мэт санаа сэтгэлэн шулуутгацгаа. Тэгвэл хүн бүр ертөнцийн эзний авралыг үзэх болно. Бид тэгээд юу хийх юм бэ? Яста хортомогон удам юм да. Та биднэр юу хийх гэсэн бэ? Ямар самар явах юм маань хэлээд өгөлтөө.
Хоёр дээлтэй бол хувцсгүй нэгэндэн дээлэн илүүчил. Бод ихтэн оосон нэгнээсэн бүү харамлцгаа. Багшаа. Албан татвар хураагч бид нар яах вэ? Тогтоосноос илүү татвар бүү тат. Бидэнд юу хэлмээр байна? Бид яах болж вэ? Үний ямыг хүчээр битгий авцгаа. Өрөөл бусдыг бүтгэж болохгүй. Авдаг хөснөөс илүү мөнгөнд битгий шун. Та нөгөө аврагч муу юм бол тэрнийг бидэнд хэлж өгөөч. Миний дараа нэг чухал хүн ирнэ. Түүний шахагч тайлах эрх надад байхгүй. Би хүнийг зөвхөн усаар угааждаг бол тэр хүн заримт чинь ариун сүнс өгч гэмтэнэгийг чинь мөнхийн зовлонгийн халуун галд шатаач чадна. Тэр хүн буудаг шигшин ялгаж хальс хогийг нь мөнхийн галд шатаатай юм хийлээ. ертөнцийн эзэн ариун сүнс биелэн Иесус руу тагтааш өмөт доош бун ирэхэд чи бол миний цорын ганц хайртай хүүвлээ гэсэн дуу Тэнгэрээс цуурайтан сонслоо. Тэнгэрэл чончдод юу гэж хэлсэн бэ? Есүс мэдсэнийг сонсоод хончид юу хийсэн бэ? Есүсийн тухай Иоганн Баптист юу ярьсан бэ?